Элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан энэ удаагийн хичээлээр бид нар бодис түүний ангиллын талаар үзэх гэж байна. Бодисын ангиллын талаар хэдүүлээ ангиль сурах юм зорилготой хэд хэдэн зорилтуудыг тавьж байна. Үүнд нэгдүгээрт нь оксид гэж юу вэ? Хэрхэн гаргаа авдаг вэ? Нэршлийн талаар үзнэ. Хоёрдугаарт нь хүчил гэж юу вэ? Түүнийг хэрхэн яаж гаргаж авдаг вэ? Яаж таньдаг вэ талаар үзнэ. Гуравдугаарт нь суур түүний онцлог гаргаа авах арга нэршлийн талаар үзэх бол дөрөвдүгээрт нь давс гэж юу вэ? Түүнийг яаж нэрлэдэг вэ? Яаж гаргаа авдаг вэ? Онцлог шинж чанарын талаар үзэх болно. Бидний хүрээлэн байгаа материалыг биетийг бүрдүүлж байгаа юмсыг бодис гэнэ. Бодис бүхэн молекулаас, молекул бүхэн атомоос тогтдог. Бодис бүр өөрийн шинж чанартай байдаг нь тэдгээрийг бүрдүүлж байгаа молекул атомын шинж чанар, атомуудын хооронд үүссэн химийн холбооноос хамааралтай. Бодисыг дотор нь дан, нийлмэл гэж хоёр ангилдаг. Дан бодисыг бид нар химийн элементүүд гэж нэрлэнэ. Нийлмэл бодисыг химийн нэгдэл гэж нэрлэдэг. Дан буюу химийн элементийг дотор нь металл биш гэж хоёр ангилдаг. Металл нь аалт, мөнгө, зис, төмөр гэд бид хэдийн байнга мэддэг, бидний амьдрал хавьд хэрэглэгддэг бодисууд байдаг бол металл биш гэдэгт нь хүчил дөрвөгч, нүүрс дөрвөгч, азот гэх мэтлэн бусад нэгдлүүд нь ордог байна. Харин химийн нэгдэл нийлмэл буюу химийн нэгдэл гэдэгт юу ордог вэ гэхлээр дотор нь органик биш, органик гэж хоёр ангилнаа. Органик гэдэгт нь хүчил, шүүл, давс, оксид ордог бол органик гэдэгт нүүрс дөрвөгч, ус дөрвөгчөөс тогтсон хэсгүүд буюу уурга, өөх, тоос, сахар зэрэг бодисууд ордог байна. Энэ хичээлээр бид нэр органик биш бодисын ангиллын талаар нэлээд түлхүү үзэх болно. Органик биш бодисыг бид нар дотор нь оксид, хүчил, суур, давс гэж дөрөв ангилсан. Оксидийн давс үүсгдэг, давс үүсгдэггүй гэж хоёр ангилдаг бол хүчлийг хүчил төрөгчтэй, хүчил төрөгчгүй гэж хоёр ангилнаа. Суурийг усанд уусдаг, усанд уусдаггүй, амфитер гэж гурван ангилна. Харин давсыг дундын, хүчилэг, суурлаг, давхар, комплекс давс гэж тав ангилдаг байна. Оксид. Мэдлэг уялах хүснэгдэх элементүүд буюу дан бодисууд маань хүчил төрөгчтэй нэгдсэн нэгдлийг оксид гэж нэрлэнэ. За оксидыг нэрлэхдээ оксид үүсгэж байгаа элементийн нэрийн ард ром тоогоор эсэлтлийн зэргийг нь хаалтан тоогоор бичээд оксид гэж нэрлэдэг. За жишээ нь би хоёр янзын төмрийн оксидыг авсан байна. За төмөр О гэсэн маань өөрөөр хэлбэл хүчил төрөгч нэгдэлдээ дандаа хасах 2 гэсэн эсэлтлийн зэрэгтэй ордог. Тийм болохоор төмрийн доор ямар нэгэн тоо тавиагүй байна гэдэг маань төмөр өөрөө 2 валенттай байсан гэсэн. Иймд төмрийн 2 хичээлийнх нь оксид гэж нэрлэнэ. Харин ардталд нь төмөр 2O3 гэж тавьсан байна. Энэ маань болохоор зэрэг яаж ийнэ вэ гэхлээр хүчил төрөгч өөрөө 2 валенттай гэж байгаа юм чинь төмрийн эсэлтлийн зэрэг 3 байсан тохиолдолд энэ хоёрыг тэнцвүүлэхийн тулд цондгой тоонуудыг хооронд нь зөрүүлээд тавьдаг. За ингээд яах нь феррум 2O3 гэж тавьсан байна. Ингээд төмөр 3-ын оксид гэж нэрлэнэ. За оксид нь давс үүсгдэг, үүсгдэггүй гэж хоёр янз байхаас гадна давс үүсгдэг оксид нь хүчлийн, суурийн, амфитер гэсэн 3 шинж чанарыг үзүүлдэг байгаа. За давс үүсгдэггүй оксидуудад юу ордог вэ гэхлээр за CO, NO, N2O, силициум O2 гээд эдгээр оксидууд маань усанд уусдаггүй тул хүчил үүсгэхгүй. Ямар нэгэн яах нь усанд үүсгдэггүй, ийм давс үүсгдэггүй оксидууд байдаг байна. За ийм цөөхөн оксидууд байгаа учраас та хэд маань бас сайн нүдлээд байгаарай. За дараа нь суурийн оксидууд гэж байна. Суурийн оксидууд нь металлын атом ба хүчил төрөгчөөс тогтно. За яагаад суурийн оксид гэж нэрлэж байгаа вэ гэхээр эдгээр маань устай уруулд ороод суур буюу OH шиг үүсгдэг байгаа. За тэгэхээр яах нь натрий 2O, кальци O, магний O гэх мэтлээ эдгээр нэгдлүүд маань устай уруулд ороод натрий OH гэж шүлт буюу суурийг үүсгдэг байна. Тэгэхээр эднэрийг бид нэр суурийн оксидо гэж нэрлэдэг байна. За хүчлийн оксид гэж байна. Энэ нь болохоор металл биш элементийн атом хүчил төрөгчийн атомоос тогтсон ийм нийлмэл бодисыг хэлдэг. За металл биш гэхээр та бүхэн санаж байгаа
фосфор, нүүрс дөрөвч, тийм ээ, азот, холоор гэх мэт нэгдлүүд байгаа. Эдгээр нэгдлүүд маань болохоор зэрэг яаж яах вэ гэхлээр хүчил төрөгчтэй нэгдэхээр зэрэг нэгдээд оксидыг үүсгэдэг. Оксид маань энэ оксид маань болохоор устдаа уралд ороод хүчлийг үүсгэдэг байгаа. Тийм учраас хүчлийн оксид гэж нэрлэсэн байх нэ. За гэтэл амфтер оксид гэж байна. Хүчлийн болон суурийн оксидын шин чанарын аль алийг нь үзүүлээд байдаг оксидыг болохоор амфтер оксид гэж нэрлэж байгаа. Амфтер оксидууд яадаг вэ гэхлээр өөрөөр хэлбэл яг нь устдаа уралд ороод хүчлийг ч үүсгэн, буцаагаар шүлтийг ч үүсгэдэг байна. Энийг нэг 3 төрлийн амфтер оксидуудыг хамгийн түгээмэл жишээ болгоод аваад байдаг. Ийм хөнгөн цагаан, хором, цайр энэ 3 маань болохоор яг үгээр амфтер оксидын хамгийн том төлөөлөл болж чаддаг байх нэ. Иймд улаанаар бичсэн оксидуудыг нэгнүтлээд авахыг бодоорой. Оксидын шин чанар. За оксидууд нь дараах шин чанартай. Нэгдүгээрт нь суурийн оксид устай харилцан үйлчлэлцэж суур үүсгэнэ. Суур гэдэг маань болохоор металлын атомаар эхэлсэн байна гэж хэлжсэн тийм ээ. За металлын атомаар эхлээд O байна. Тэр бол суурийн оксид. За устдаа уралд ороод суурийг үүсгэнэ гэдэгтэр би суур гэж юу хэлдэг вэ гэдэг нь OH бүлэг агуулсан нэгдлийг суур гин. Нэгдэл чинь OH бүлгэлээл бид нэр суур гэж таньна. Хоёрдугаарт нь ихэнх хүчлийн оксид устай харилцан үйлчлэлж хүчил үүсгэнэ. Хүчлийг болохоор зэрэг би аашаар эхэлсний дандаа хүчил гэдэг улаан болгосны доорноос ааш гээд улаан болгосон байгааг анзаарч хаваа. За хүчлийн оксид гэхлээр металл бишийн оксидууд байна гэсэн тийм ээ. Тэгээ устдаа уралд ороод хүчлийг үүсгэдэг байна. За суурийн оксид, хүчлийн оксид хоёр маань хоорондоо уралд ороод давс үүсгэнэ. За металлаар эхлээд хүчлийн оксид яах нь орсон байна. За ингээр хүчлийн үлдэгдэл байхлаар зэрэг энийг бид хэд юу гэдэг вэ гэхээр давс гэн. За давсыг би болохоор зэрэг дан цэнхэрэнгээр бичээд харуулсан байна. За мөн суурийн оксид хүчилтэй харилцан үйлчлэлцэж давс усыг үүсгэдэг байгаа. Давс ус үүсгэсэн байдлыг бас багш нь улаанаар тэмдэглэсэн байна. За хүчлийн оксид суурьтай харилцан үйлчлэн, суурьтай харилцан үйлчлэлцээд мөн яах вэ гэхлээр давс усыг үүсгэдэг байгаа. Суурийн оксид металл биштэй харилцан үйлчлэлцэн. За тэгэхээр яах вэ гэхээр ямар нэгэн суурийн оксид гэдэг маань металлаар эхэлсэн байх гэсэн тийм ээ. За тэр металлтайгаа уралд орохороо хүчил төрөгчийн хоорондоо солилцсноо л гэсэн үг байна. Амфтер оксидуудад цайр, хөнгөн цагаан, хоромыг авч ирсэн. За эдгээр маань болохоор зэрэг хүчил суурьтай уралд ороод давсыг үүсгэдэг юм онцлогтой байна. За хүчил шүлт хоёрын хоёулантай нь уралд ороод давс үүсгэсэн тэгшлэлээр жишээ олгож авсан байна. За урлагийн тэгштэй сайтар танилцаарай. Оксидыг гаргаа авах. Оксидыг гаргаа авах 3 арга байдаг. Эний түгээмэл 3 аргатай та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээрт нь дан бодис хүчил төрөгчтэй харилцан үйлчлэлцэж оксидыг үүсгэнэ. За магний, хөхөр, калий, фосфор жишээ болгож авсан байна. Эдгээр маань хүчил төрөгчтэй нэгдэж оксидыг үүсгэнэ. Хоёрдугаарт нь нийлмэл бодисыг шатаахад оксид үүсдэг. За бүх төрлийн органик болон органик биш бодисуудыг хүчил төрөгчтэй уралд оруулах буюу шатаахад дандаа оксид үүсдэг байх нэ. Гуравдугаарт нь карбонат, нитрат, гидроксидуудыг халааж задлахад оксид үүсдэг. За карбонат гэдэг маань CO3 гэсэн функционал бүлгийг агуулсан байх ёстой байдаг бол нитрат маань NO3-ыг гидроксид гэдэг маань OH буюу суурийн нэгдлийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Суурьуд маань халааж задлахад оксид үүсдэг байна. Оксидийн талаарх мэдээлэлтэй хэрхэн танилцсныг тань шалгаар даалгавар оруулж өгсөн байгаа. Дараах энэ 2 слайданд байгаа даалгаврыг гүйцэтгээд мэдлэгээ бас дахин баттгаад аваарай. Коммент хийсэгт бас ойлгоогүй хэсгүүдэд үлдээж олно. Багш нь тэгвэл энэ дээрээс нь үндэслээ та бүхэнд оксидын талаар бас илүү лавшруулна тийм ээ ойлгоогүй хэсгүүдийг тайлбарлах боломжтой. Нийлмэл бодисыг задлахад ус төрөгчийн яон үүсгэн задардаг ийм бодисыг л хүчил гэдэг ба. За хүчлийн жишээгээр нь багш нь H холоор буюу давсны хүчлийг маань CH3 COH буюу цуугийн хүчлийг ион болгон задлж бичиж жишээг авсан байна. За давсны хүчил маань болохоор H нэмэх ион холоор хасах ион бол задарч байгаа бол цуугийн хүчил маань ацетат ион буюу CH3 CO хасах ион H нэмэх ионыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа хүчил гэж
Тань нь яагаад гэвэл цөмөөрөнд нь яах нь энэ хоёуланд нь ааш нэмэх юм байна. Хүчлээ дотор нь хүчил төрөгчтэй, хүчил төрөгчгүй гэж хоёр ангилдаг байгаа. Хүчил төрөгчтэй хүчилд за жишээ нь H2SO4 гээд O гээд хүчил төрөгч орсон байна тийм ээ. Энэ бол тэгэхээр яах нь хүчил төрөгчтэй хүчил байх нь бүгдээр аашаар эхэлсэн байгааг анзаарж байгаа бах. За хүчил төрөгчгүй хүчил гэдэгт нь болохоор зэрэг ааш холоор, ааш бором, ааш йод гээд бас дахиад ус төрөгчийн юм буюу аашин орсон байна. Иймд хүчил гэдэг маань яах нь нэм хасах цэнэгтэй юм болгоо салгаад бичээ гээд нийлмэл бодисуудыг өгөх юм бол тэнд нь ааш нэмэх юм үсчилвэл тэр хүчил болдог байх нэ. Хүчлийг нэрлэх. Хүчил төрөгчтэй хүчлийг нэрлэхдээ металл биш элементийн нэрийн ардталд ийм дагавар залгаж хүчил гэж нэрлэнэ. Энэ тохиолдолд уг элементийн эсэлтлийн зэрэг дээд хэмжээнд байх хэрэгтэй байна. Хэрэв хүчлийн найрлаганд байгаа элементийн эсэлтлийн зэрэг олон янз бөгөөд олон хүчил зэрэг үүсгэж байвал тойвтор, тэл, лог дагаврыг залгадаг. За жишээ нь дараах хэд хэдэн хүчлүүдийг бичсэн байна багш нь. За HNO3 гэж утсан байна. Энийг болохоор аашийн хүчил гэд нэрлэж байгаа юм чинь аашийн ардлын азотоос нь эхэлж нэрлэнэ гэсэн үг. Азотын хүчил, хүкрийн хүчил, нүүрсний хүчил, фосфорын хүчил, мешакийн хүчил гэх мэтлээ яах нь аашийн ардах металл биш элементээс нь эхэлж нэрлэнэ гэж хэлж байгаа гэсэн үг. За дараа нь болохоор яадаг вэ гэхлээр олон хүчил зэрэг үүсгдэг жишээ нь нэрлүүд байна. Ааш холоор O4 гэж хэдүүлээ холоорын хүчил. За дараа нь холоор O3 гэдэг нэг O дотор байна. Ийм байвал холоор тойвтор хүчил. За ааш холоор O2 гэж байна. Энийг холоорт хүчил. Дараагийнх нь ааш холоор O гэдгийг холоорхог хүчил гэх мэтлэн нэрлэх шаардлагатай болно. Хүчлийн үлдэгдлийн талаар танилцуулъя. За түрүүн бид хэд азотын хүчил, хүкрийн хүчил, нүүрсний хүчил, фосфорын хүчил гэх мэтлэн хүчлийн жишээг авсан. За хүчлээс аашийг хасахад үлдэж байгаа нэгдлийг хүчлийн үлдэгдэл гэж нэрлэдэг. За жишээ нь улаанаар багш нь бичиж харуулсан байна. NO3 гэдгийг болохоор яах нь азотын хүчлийн үлдэгдлийг нитрат гин, хүкрийн хүчлийн үлдэгдлийг сульфат гин, нүүрсний хүчлийн үлдэгдлийг карбонат гин, фосфорын хүчлийн үлдэгдлийг фосфат гин, тийм ээ? Мешакийн хүчлийн үлдэгдлийг мешакат гин, NO2 гэсэн байна. За тэр нь азотод хүчлийн NO2 ионыг нитритийн ион гэж нэрлэдэг бол SO3-ыг болохоор зэрэг сульфитийн ион гэж нэрлэдэг байна. За эдгээр нь болохоор зэрэг аашийг хасчихаар зэрэг үлдэж байгаа хүчлийн үлдэгдэл гэж нэрлэж байгаа. За багш нь ардтал дээр нэг хасах 2, хасах 3 өдргээ нэг тоонууд тавьсан байна. Энэ нь болохоор зэрэг юу хэлж байгаа вэ гэхлээр энэ хүчлийн үлдэгдлийн валентийг зааж байгаа. За валент буюу хүчлийн үлдэгдэл маань өөр юмтай нэгдэхэд хэдэн валенттай бэ, хэдэн гэсэн цэнэгтэй байх вэ гэдгийг харуулж яах гэсэн үг. Хүчлийн үлдэгдлүүд болохоор бүгд хасах цэнэгтэй байна. За тэгээд аашийн доор ямар нэгэн тоо тавиагүй байна гэдэг маань тэр бол нэг валенттэй байсан гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл HNO3 гэдэг нитратын ион маань азотын хүчилд орохлоор адилхан ус төрөгч нэмэх 1 гэсэн валенттэй байдаг учраас HNO3 гэдэг аашийн доор ямар нэгэн тоо тавихгүй нэ. Энэ бол яах нь вэ? Тэгэхээр хүчлийн үлдэгдлийн валентийг хасахныг гээд аашийн доотх тоогоор нь бас таньж болдог байна. За тэгвэл сульфатын ион маань болохоор зэрэг H2SO4 гэсэн байна. Тэгэхээр H2 гэж байгаа юм чинь тэр 2 гэдэг тоо маань сульфатын ионы хасах 2 гэсэн цэнэгтэй тэнцүү байх нь. Карбонатын ион болохоор нүүрсний хүчлийн хасах 2 валенттэй тийм ээ H2 гэсэн байна шүү дээ. Тийм үү? H3 гэдэг юм бол фосфорын хүчлийн фосфатын ион PO4 маань болохоор зэрэг яах нь фосфатын ион тэр маань хасах 3 валенттэй байсан байх нь. За гэх мэтлэн H-ийн доорх тоон маань хүчлийн үлдэгдлийн валентийг заана. За ингээд та бүхэн маань жишээ болгоод нэг сайн хараад үзээрэй. За хүчил төрөгчтэй хүчлийн химийн найрлагад байгаа элементийн эсэлтлийн зэрэг нь ижил байвал за хүчил төрөгчийн атом цөөтэйг нь болохоор мета, хүчил төрөгчийн атом олонтойг нь орто гэж залгаж нэрлэдэг. За хоёр энэ болохоор зэрэг би фосфорын хүчил болоод борын хүчлийг авч үзсэн байна. H бор O2 гэсэн нэг нийтлэн тийм ээ. Энийг болохоор мета борын хүчил гэж нэрлэдэг. Хүчил мөн үү аашаар эхэлсэн байгаа учраас хүчил мөн тийм ээ. Гэхдээ ааш нь цэнгийн дутуу гадагаас ааш дутууг нь болохоор мета борын хүчил. За H3 бор O3 гэсэн байна. Энийг бол орто борын хүчил гэж нэрлэнэ. За мөн HPO3 гэсэн фосфорын хүчлийн нэгдэл байж болно. Үнийг болохоор мета фосфорын хүчил H3PO4 гээд
ааш нь илүү байгааг харж авах ийм илүү бичиглэлтэй байвал үнийг ортофосфорын хүчил гэж тус нэрлэнэ. Хүчлийг гаргаа авах түгээмэл 3 арга байдаг. Нэгдүгээрт нь ихэнх хүчил төрөгчтэй хүчлийг өндөр эсрэллийн зэрэг бүхий металл бишийн оксидуудыг устай харилцан үйлчлэлсэж гаргаж авна. За сая бид нар хүчлийн оксидыг устай уруулдуулах хүчил үүсгэнэ гэж хэлсэн тийм ээ. Тэгээд дандаа хүчлийн оксид гэдэг маань металл бишийн оксид байна гэд хэлжсэн. Яг тэр дистралаараа хүчлийг гаргаж авч болно. Хоёрдугаарт нь металл бишийн оксид устанд уустгүй байвал харгалзах хүчлийг гаргаж авахдаа давсыг нь хүчлээр үйлчилж гаргаж авна. За урлын тэрчлийг бичсэн байна. За давс хүчил 2 уралд орохороо зэрэг нөгөө хүчлийн үлдэгдлүүдээс солисон байгааг харж авах багш нь өнгөөр ялгаа та хэдэд харуулахыг хичээсэн байна. 3 дугаарт хүчил төрөгчгүй хүчлийг гаргахдаа ус төрөгчийг металл биштэй нэгдүүлж улмаар гаргаа авсан ус төрөгч нэгдлэр нь яг нь усанд дуусгана. За ингэж яг нь хүчлийг гаргаа авдаг. Хүчил нь физик шин чанарын хувьд дараах онцлогтой. H3 бор O3 гэдэг хатуу байдалтай хүчлээс бусад нь бүгд шингэн төлөв байдалтай байна. Олон тооны хүчлүүд нь усанд сайн уусдаг. Хүчлийн уусмал нь эсгэлэн амттай ургамал амтны эдийг түлж иддэг. Лакмусын цасыг буюу илрүүлэгчийг улаан өнгөтэй болгодог. За энэ нь нэмэх хасагцэнэгтэй ион болон салхтаа ус төрөгчийн ион үүсдэгтэй холбоотойгоор тайлбарлагддаг байна. За бидний ахуйндаа хэрэгэлдэг цуу, уксус, гемоны хүчил, алюмины цуу эдгээр маань бүгд эсгэлэн амттай байдаг гэдгийг бас сайн санаарай. Эдгээр нь бүгдээр яг нь хүчил байх нэ. Хүчил нь дараах химийн шинж чанартай. Нэгдүгээрт нь металлуудтай харилцан үйлчлэлцэнэ. За металлтай харилцан үйлчлэлцснээр ус төрөгчийг ялгаруулдаг байгаа. Хоёрдугаарт нь суурийн оксидуудтай, суурьтай, давстай харилцан үйлчлдэг. За ингэснээр ихэнхдээ давс ус үүснэ. Харин давстай харилцан үйлчлэхдээ хүчил маань функционал бүлгээ сольж байсныг санаж байгаа хаа. 3 дугаарт металл бишүүдтэй харилцан үйлчлэлцэнэ. За металл бишүүдтэй хэрхэн харилцан үйлчлэлцдэг та бүхэнд харуулсан байна. Хэрвээ концентрацтай хүрээ хүчил буюу концентрацтай нэглүүдийг авсан бол тухайн металл бишийн оксидуудыг үүсгэн задардаг байх нэ. Хүчлийн тухай ойлголтоо батлах зорилгоор дараах даалгавруудыг хийж гүйцэтгэрэй. Суурьуд. Суурь гэдэг нь ион болон задрахдаа OH буюу гидроксидын ион үүсгэн иончлогддог нийлмэл бодисыг хэлнэ. Суурьуд усанд уусаж иончлогдохдоо металлын ион гидроксидын ионыг үүсгэдэг. Жишээ нь натрий OH натрийн гидроксид байна. Энэ маань натрийн нэмэх ион OH хасах нэг валенттай ионыг үүсгэн задардаг. Өөрөөр хэлбэл гидроксидын ион маань хасах нэг валенттай гэсэн үг. Суурийг усанд уусдаг, усанд уустдаггүй гэж хоёр ангилдаг. Усанд уусдаг суурийг шүлт гэж нэрлэнэ. За тэгэхээр суурь шүлт хоёр маань хоёулаа OH буюу гидроксидын ионыг агуулдаг байна. Суурийг нэрлэхдээ металлын нэрийн нэрэнд тэмээ ийн дагавар залгаад гидроксид гэж төгсгөн. Жишээ нь натрий OH байвал натрийн гидроксид, кальций OH 2 байвал кальцийн гидроксид гэх мэтчлэн нэрлэдэг байна. Хэрв металл хэд хэдэн валент үзүүлдэг бол мөн хэд хэдэн суурийг давхар үүсгэн гэсэн үг. За жишээ нь төмөр байна. Феррум OH 2, феррум OH 3 гэсэн хоёр янзын гидроксидын ионыг үүсгэнэ. Энийг нэрлэхдээ яах вэ гэхлээр металлын нэрийн ардалт хаалтанд валентийг хаалтанд зааж нэрлэж өгнө. Тэгээ гидроксид гэж төгсгөнө. Төмрийн 3 гэчил яах нь гидроксид. Ийм жишээгээр нэрлэдэг байна. Мөн уламжлалт нэршлэр нэрлэдэг. За уламжлалт нэршил гэдэг маань гаргаа авах арга өөрийнх нь үзүүлэх шин чанарын хувьд нэрлсэн ийм нэршил байдаг. За жишээ нь натрий OH байвал эдэмхий натрий, калий OH байвал антрацийн шохой гэх мэтчлэн нэрлэдэг байна. Шүлтийг 4 янзаар гаргаж авна. Металл ба түүний оксидуудыг усаар үйлчилж усанд дуустдаг суурьуудыг гаргаа авдаг. За жишээ нь калиен оксидыг авсан байна. Устаа үйлчлээд суурийг гаргаж авсан байна. Хоёрдугаарт нь усанд дуустгүй суурьуудыг давсыг нь шүлтийн уусмалаар үйлчилж гаргаж авдаг. За жишээ нь давс гэдэг чинь бид хэд мэдэн штэ металл хүчлийн үйлдвэрлэлээс тогтсон байдаг. За энийг шүлтийн уусмалаар өөрөөр нь үйлчлэхээр зэрэг яг нь шин шүлт, шин давс үүсдэг байна. 3 дугаарт нь техникт давсны хүчлийн концентрацтай усан уусмалын электролизоор гаргаа авч болдог.
Дөрөвдүгээрт нь шүлтийн уусамлыг натрий ба калиум пероксидуудын устай харилцан үйлчлэлцэх буюу металлын алкилатын усанд задрах урвалаар гаргаа авна. Суурь нь химийн шинж чанарын хувьд хэд хэдэн онцлог шинж чанартай. Нэгдүгээрт нь суурьуд хүчилтэй харилцан үйлчлэлцэж давс ба усыг үүсгэнэ. Хоёрдугаарт нь шүлтүүд хүчлийн оксидтай харилцан үйлчлэлцэнэ. Гуравдугаарт шүлтүүд янз бүрийн давсны уусамлуудтай харилцан үйлчлэнэ. Дөрөвдүгээрт нь ихэнх суурьуд халаахад задарна, харин натрий, калиум, гидроксидууд халаахад бол хялбархан задардаггүй. Онцлогтой. Натрий, калиум, гидроксидууд яг нь задардаг байна. Бусд нь бол хялбархан задарчдаг байна. Ийм онцлогтой байна. Суурь нь дараах онцлог шинж чанаруудтай байна. 5 дугаарт нь шүлтүүд зарим металл бишүүдтэй галген, фосфор, цахиур, бор зэрэгтэй харилцан үйлчлэлцэн. 6 дугаарт нь шүлтийн уусамд нь электролизд орно. Катод дээр ус төрөгч, анод дээр хүчил төрөгч нь ялгардаг. Шүлтийн усан уусамд электролизд зөвхөн усны молекулууд орно гэсэн үг. Амфтер гидроксидууд гэж байна. Ус төрөгч болон OH зэрэг ионыг үүсгэн иончлогддог гидроксидуудыг амфтер гидроксидууд гэнэ. За үүнд бид хэдийн нөгөө амфтер оксид гэхэд түгээмэл хэрэгжилжсэн хөнгөн цагаан цайр хором орохоос гадна бериллий, германы, стронций, плюмон зэрэг гидроксидууд ордог байх те. Амфтер гидроксидууд нь болохоор хүчил болон шүлтийн уусамлуудтай харилцан үйлчлэлцээд давсыг үүсгэдэг. За амфтер гидроксидууд усан уусмалдаа хүчлийн ба суурийн тэнцвэрт оршдог. Энэ тэнцвэр нь хүчлийн орчинд хөнгөн цагааны давсыг үүсгэх чиглэлд шүлтлэг орчинд гидрокомплексуудыг үүсгэх чиглэлд шилждэг байх нэ. За ингээд хөнгөн цагаанаар амфтер гидроксидын жишээг аваад тайлбарсан байна. Сайтар ажиглана уу. Суурийн талаарх мэдлэгээ баттгахын тулд дараах даалгаврыг хийж гүйцэтгэгээрэй. Давс металлын катион ба хүчлийн үлдэгдлийн анионыг үүсгэн иончлогддог нийлмэл бодисыг давс гэнэ. Давсыг дундын, хүчлэг, суйрлаг, давхар, комплекс давс гэж 5 ангилдаг байгаа. Өөрөөр хэлбэл давс гэдэг маань хүчлийн үлдэгдлийг хүчлийн үлдэгдэл гэж бид нэр хүртлийг үзэж яхад та бүхэн тайлбарлаж байсан. Хүчил гэдэг маань аашаар эхэлнэ гэж хэлсэн болвол аашийн хасаад үлдсэн нэгдлүүдийг бид нэр хүчлийн үлдэгдэл гэж нэрлэсэн байгаа. Тэр аашийн оронд металлууд очиж байрсныг давс гэж хэлнэ гэсэн үг. Давсыг нэрлэх. Дундын давсыг нэрлэхдээ металлын нэрийн ард ийн дагавар залгаж дараа нь анионы нэрийг нэрлэнэ. Жишээ нь натрийн хлорид, калием фосфат, кальцийн сульфат, магнийн карбонат, зэсийн нитрат гэх мэтлэн нэрлэж болдог. Мөн зарим түүхчилсэн нэршлэр буюу ямар хүчлээс үүсэлтэйгээр нэрлэж болно. Жишээ нь натрийн хлоридыг давсны хүчлийн натрий, фосфорын хүчлийн калий гэх мэтлэн түүхчилсэн нэршлэр нэрлэж болдог. Хэрэв металл нь янз бүрийн эсэлтлийн зэрэг үзүүлдэг бол металлын эсэлтлийн зэргийг ром тоогоор зааж өгнө. Төмрийн 2 валенттай сульфат, төмрийн 3 валенттай сульфат гэж валентийн зааж өгдөг. Суйрлаг давсыг нэрлэхдээ анионы нэрийн өмнө гидро өгтөрийг залгана. Жишээ нь хөнгөн цагааны дигидрооксо хлорид, хөнгөн цагааны гидрооксо сульфат гэх мэтлэн нэрлэдэг байх нэ. Давхар давсыг нэрлэхдээ давс үүсгэж байгаа металлуудыг ийн дагавартайгаар нэрлэж дараа нь анионыг нэрлэнэ. Жишээ нь калий ба хөнгөн цагааны сульфат, аммоний ба төмрийн сульфат гэх мэтлэн нэрлэдэг бол комплекс давсыг нэрлэхдээ эхлээд комплекс үүсгэгчийн нэрийг эсэлтлийн зэргийн хамт зааж дараа нь лигандуудыг нэрлэнэ. Гэхдээ лигандын нэрийн өмнө талд хичнээн байгааг нь гэрэг тоогоор ди, три, тетра, пента, гекса гэж зааж өгдөг. Калиен гексацианоферрат 2 валенттай гэж зааж өгж байна. Жишээ нь зэсийн тетра аммоны сульфат гэх мэтлэн нэрлэж өгдөг байна. Давс гаргаа авах. Дан бодисууд ба бодисуудын янз бүрийн анги төрлүүдийн харилцан үйлчлэлээр давсыг гаргаа авч болно. Нэгдүгээрт нь хүчил суурийн харилцан үйлчлэлээр давс гаргаа авна. Хоёрдугаарт нь хүчил ба суурийн оксидын харилцан үйлчлэлээр гаргаа авч болно. Гуравдугаарт нь хүчил ба давсны харилцан үйлчлэлээр, дөрөвдүгээрт нь хоёр давсны хоорондын харилцан үйлчлэлээр, тавдугаарт нь суурь ба хүчлийн оксидын харилцан үйлчлэлээр, зургаарт нь шүлт ба давсны харилцан үйлчлэлээр, долоот нь
хүчлийн оксид ба суурийн оксидын харилцан үйлчлэлээр, 8-т нь металл бишүүд ба металлын харилцан үйлчлэлээр, 9-т нь металл ба хүчлийн харилцан үйлчлэлээр, 10-т нь металл ба давсны харилцан үйлчлэлээр гэх мэт төрөл бүрийн аргуудыг хэрэглээд давсыг гаргаа авч болдог. Давс нь дараах химийн шин чанаруудыг үзүүлдэг. Нэгдүгээрт нь металлын идэвхий игнэнд байгаа металл өөрөөсөө хойш байралтай металлуудыг тэдгээрийн давсны уусамлаас төрнө. Хоёрдугаарт нь давс шүлттэй харилцан үйлчлэнэ. Давс хүчилтэй харилцан үйлчлэнэ. Давсууд өөр хоорондоо харилцан үйлчлэлд ордог. Мөн 5 дугаарт давсууд хайлмал ба уусмал байдлаа электролизд орно. Давс түүний онцлогийн талаарх мэдлэгээ баттгахын тулд дараах дасгалыг хийж гүйцэтгэгээрэй.